Сайн байна уу? Би өнөөдөр та бүхэндээ бясалгалын талаарх гол ойлголтыг тайлбарлаж өгөх гэж байна. 21-р зуунд магадгүй бясалгалын 100 эхлэж байж болох юм. Өнөө үед олон хүн бясалгалын талаар ярьж сонирхож байна. Тэрч байтугай Билл Гейтс хүртэл бясалгал хийдэг болсон гэдэг. Дэлхийг удирдах буй олон удирдагчид бясалгалд анхаарч бясалгал хийж байгаа ийм цаг үед бид амьдарч байна. Хүмүүс цаг үеийн хэрэгцээ шаардлагыг дагаж үйлддэг бөгөөд удирдагчид ийм өөрчлөлтийг хурдан олж хардаг байна. Бусадтай илүү сайн ойлголцоход бясалгал тусалдаг. Одоо цагт бясалгалыг хийж мэддэг байх нь амьдралын олон бэрхшээлүүдийг даван туулахад хүч болдог. Би өнөөдөр бясалгал гэж юу вэ? Бидэнд яагаад хэрэгтэй вэ? Гэсэн сэдвийг ярих болно. Бясалгал гэдэг бол бидний оршихуй гэж юу вэ? Гэдгийг мэдэх гэсэн хичээл зүтгэл юм. Үүнийг мэдснээр бидний дотоодын шаналл зовлон арилгах арга замыг олдог. Бидний оршихуй нь бие ба сэтгэлээс бүрддэг. Тиймээс бясалгал гэдэг нь бие сэтгэлийн мөн чанарыг таньж, түүнээс үүдэлтэй зовлон шийдвэрлэх арга гэж ойлгож болно. Эндээс цаашилбал зөвхөн өөрийгөө бусад хүмүүс, хорвоо ертөнц хэрхэн оршин тогтнодгийг зөв харан, түүнд тааруулан амьдрах боломжийг олгодог. Иймээс бясалгал бол зөв харах үйл явц юм. Бясалгалын зорилго нь бодлын зуршилтаа юм уу эсвэл сонсон зүйлдээ авталгүйгээр ямиг яг байгаа чигээр нь харахыг зорддог. Энэ утгаараа бясалгал нь шинжлэх ухаантай ижил төстэй. Учир нь шинжлэх ухаанч мөн адил ажиглалд, туршилтад тулгуурлан үннийг баталдаг. Өнөөдөр бидний хүрээлсэн шинжлэх ухаан бол голдуу материаллык ертөнцийг судалсан. Харин бясалгал бол оюун ухаан, сэтгэлийн шинжлэх ухаан гэж хэлж болно. Хэрэв бид бясалгалаар олж мэдсэн зүйлсээ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж чадвал илүү тайван, уужим амьдрах боломжтой болно. Амьдрал өөрөө зовлон дагуулдаг. Хүн төрөлхтний түүхч бас зовлон хэрхэн багасгах вэ гэдэг оролдлогын түүх юм. Бясалгал бол ийм зовлон багасгах эртний арга замын нэг байсан. Бясалгал бол зөвхөн буддизмд байдаг зүйл биш. Христийн шашин болон бусад соёлд янз бүрийн хэлбэрээр оршин ирсэн. Орчин үед гэгэрлийн дасгал гэхээс илүү бясалгал гэх үг түгээмэл хэрэгэлдэг болсон билээ. Буддизм бол үндсэндээ бурхан багшийн амьдрал гэж юу вэ? Хүн гэж хэн бэ? Зовлон бүрмөсөн арилгах боломж бий юу? Гэсэн асуултад хариу ирж эцэст нь үнэн нээсэн замнал юм. Энэ нь шашин гэхээсээ илүү шинжлэх ухааныг санагдуулдаг. Учир нь бурхан багш бодож төсөөснөөр бус, харин яг байгаа байдлыг ажигласнаар үннийг таньсан байдаг. Тиймээс буддизмын гол цөм бол бясалгал гэж хэлж болно. Өнөөдөр ч эмч нар бясалгалын ангаах ухаан гэх салбар байгуулж сэтгэл засал эмчилгээнд ашиглаж байна. Бясалгал бидэнд юу өгдөг вэ? Ямиг яг байгаа чигээр нь харах мэргэн ухаан, сэтгэлээ удирдах арга зам, шаардлагагүй зүйлийг тавьж явуулах чадваруудыг өгдөг. Эдгээр нь амьдралын зовлон хөнгөрүүлдэг. Дэлхийд алдартай олон хүн бясалгалаас ухаарл авсан гэж ярьдаг. Жишээлбэл Сапиенс-ийг бичсэн Ювал Харирийн залуу наснаасаа бясалгал хийж эхэлсэн бөгөөд би мэдэхгүй гэдгээ мэдэх гэдэг ухамсар түүнд гүн гүнзгий мэргэн ухааныг өгсөн гэдэг. Ийм зохиогч Даниэл голомон мөн багаасаа бясалгал хийснээр бодит байдлыг зөв харах чадвартай болсон гэж дурссан байдаг. Иймээс өнөөдөр дэлхийд даяар сургуульд хүртэл бясалгал зааж эхэлж байна. 2015 онд Английн парламент бүх намынхан нэгдэж бясалгалт Их Британи гих тайлан гаргаж боловсрол, эрүүл мэнд, шүүх, ажлын байранд бясалгалыг нэвтрүүлэхийг санал болгосон байдаг. Энэ бүхэн нь өнөө цагийг бясалгалын үе гэж нэрлэхэд хүргэж байгаа юм. Тиймээс бид бас илүү идэвхтэйгээр сургууль, нийгэмдээ бясалгалыг түгээн хүмүүсийн амьдралд тус болох ёстой. Өмнөх удаад бясалгал гэж юу вэ? Яагаад хэрэгтэй вэ? гэж ярьсан бол энэ удаа бясалгалыг хэрхэн хийх вэ гэдэгт төвлөрцгөөе. Бясалгал бол ажиглалт юм. Энэ нь сэтгэлийн шинжлэх ухаан юм. Ажиглалтад хоёр төрөл бий. Нэгдүгээрт өдөр тутмын жирийн ажиглал. Хүн бүрийн мэдрэхүй ухамсараар хийдэг ажиглалт юм. Хоёрдугаарт тусгай нөхцөл бүрдүүлж хийдэг нарийн ажиглалт байдаг. Жирийн ажиглалт бол бидний нүд, чих, хамар, хэл, бие сэтгэлээр дамжин өдөр тутамд бие сэтгэлээ ажиглах үйл явц юм. Энэ чухал боловч тодорхой хязгаарлагдмал байдаг. Бид өөрийгөө илүү нарийн түвшинд харж чаддаггүй. Тиймээс тусгай ажиглалт хэрэгтэй байдаг. Энэ бол яг л энгийн нүд ба микроскопын ялгаатай адил юм. Бидний нүд холын жижиг зүйлийг харж чаддаггүй тул микроскоп, телескоп хэрэглэхдээ ижил зүйл юм.
Түүнтэй адил бясалгалч ердийн ажиглалт болон тусгай ажиглалт байдаг. Тэгэхээр ердийн буюу өдөр тутмын ажиглалт бол сэтгэл төвлөрлийн бясалгал. Өөрөөр хэлбэл макро түвшний ажиглалт гэж болно. Харин тусгай буюу онцгой ажиглалт нь буддийн нэр томьёогоор самата ба випассан юм. Самата гэдэг нь төвлөрлийг хөгжүүлэх дадлагыг хэлнэ. Үүнийг олон аргаар хийж болдог бөгөөд бүгдийг нь ерөнхийд нь самата бясалгал гэж нэрлэдэг. Самадх буюу гүн төвлөрөлт хүрсэн хүнд үзэгдлийн жинхэнэ мөн чанар нээгддэг бөгөөд энэ ажиглалыг випассан буюу мэргэн ажиглалт гэж нэрлэдэг. Тэгэхээр тусгай ажиглалт гэдэг нь самата ба випассан хоёр бөгөөд ерөнхий хэлээр бол микро түвшний ажиглалт юм. Макро ба микро ажиглалтыг хамтдаган хийснээр бид өөрийн оршихуйг таньж зовлонгоо шийдвэрлэх боломжтой болдог. Өдөр тутмын сэтгэл төвлөрлийн бясалгал 3 хэлбэртэй. 1. Сууж бясалгах, зазан бясалгал суугаад голдуу амьсгалдаа төвлөрөн хийх. 2. Алхалт бясалгал алхахдаа алхам бүрийг ухамсарлах. 3. Өдөр тутмын амьдралын бясалгал хооллох, ажиллах, хувцас угаах зэрэг өдөр тутмын үйлдэлийг ухамсарлан хийх. Сууж болон алхалт бясалгал хийхийн тулд тусгайлан цаг гаргах шаардлагатай байдаг бол өдөр тутмын бясалгалыг бид ямар ч үед хийх боломжтой. Хүн өдөржингөө сууж эсвэл алхаж чадахгүй, учир нь идэх, унтах, ариун цэврийн хэрэгцээ зэрэг зайлшгүй үйлдэлүүд байдаг. Тиймээс эдгээрийг ч бясалгал болгон хувиргаж болдог. Сууж бясалгах бясалгалыг хийхдээ нүдээ аниад гол төлөв амьсгалдаа төвлөрнө. Амьсгалыг ажиглах 2 арга бий. Хамрын үзүүрт орж гарах агаарыг ажиглах. Амьсгалын улмаас гэдэс өргөж агших хөдөлгөөнийг ажиглах. Энэ үед бодол сарних, дуу чимээ сонсогдох, биеийн өвдөлт мэдрэгдэх зэрэг хазайлт гарвал түүнийг анзаараад эргээд амьсгалдаа төвлөрнө. Алхалт бясалгал хийхдээ алхах үйл явцыг алхам бүрээр ажиглана. Эхэндээ зүгээр л зүүн, баруун хөлдөө төвлөрнө. Дараа нь 3 үе шаттайгаар хөлөө өргөхөө, хөлөө өргөж тавихаа, хөлөө газарт тавихаа ажиглана. Цаашлаад алхах үед урьдчилан төрөх өргөх гэсэн санаа, тавих гэсэн санаа гэж мэдэрч эхэлнэ. Энэ бясалгал нь шалтгаан үрийн холбоог танихад тусалдаг. Өдөр тутмын амьдралын бясалгал гэдэг нь идэх, алхах, ажил хийхдээ үйлдэл бүрийг ухамсарлаж, бодол төрүүл бодол төрлөө гэж мэдээд буцаад тухайн үйлдэлтэй төвлөрөх үйл юм. Бодолч бас одоо болж буй зүйл боловч түүнд татагдан даахгүй, зөвхөн бодол бий боллоо гэж мэдхэд хангалттай. Эдгээр 3 төрлийн бясалгалыг уялдуулан хийх нь хамгийн сайн. Суугаад төвлөрсөн тайван байдлыг алхалт бясалгалд авчрах. Тэндээс өдөр тутмын амьдрал руу дамжуулах маягаар үргэлжлүүлбэл бүхэл өдөржингөө бясалгал хийж буйтай адил болно. Буддийн сургаалт хамгийн дээд түвшинд хүрсэн хүнийг арханд гэдэг. Тэд бол өдрийг бүхэлд нь одоо мөчид төвлөрөн өнгөрөөдөг хүмүүс. Бид ч гэсэн өдөр бүр одоо мөчид төвлөрч чадвал тэдэнд ойртож байна гэсэн үг. Харин микро түвшний ажиглалт нь самадх буюу гүн төвлөрөлт хүрснээр бий болдог. Энэ үед энгийн ухамсараар харж чадахгүй нарийн үзэгдлийг мэргэн оюуны нүдээр харж чаддаг. Энэ оюуны нүд нь бие махбодын болон сэтгэлийн үзэгдлийг хоёуланг нь харуулдаг. Ингэж ердийн макро ба тусгай микро ажиглалтыг хамтд нь хийснээр бид оршихуйн үнэн мөн чанарыг таньж, зовлонгоос бүрэн чөлөөлөгдөх боломжтой. Сууж бясалгах бясалгалын байрлал 3 төрөл байдаг. Бүтэн завлалттай суул зүүн хөл баруун өвдөг дээр, баруун хөл зүүн өвдөг дээр тавигдана. Маш тогтвортой боловч удаан барихад хүндрэлтэй суулт юм. Хагас завлалттай суулт нэг хөлөө эсрэг талын өвдөг дээр тавина. Энгийн суулт хөлөө давхарлалгүй тайван суух. Энэ нь удаан хугацаанд хамгийн тохиромжтой боловч нуруугаа шулуун байлгах шаардлагатай. Гол нь нуруугаа шулуун байлгах явдал хамгийн чухал. Гар бол өвөр дээр тавьж болно, гар байрлал хамаагүй. Нүдийг хаахан төвлөрөлт тустай, учир нь нүд нээлттэй бол гаднах зүйл сатаардаг. Амьсгалыг ажиглахдаа ямар ч аргаар зохиомлоор удирдах ёсгүй. Байгалийнхаа жамаар орж гарах амьсгалыг анзаарч түүнд төвлөрөх нь чухал. Амьсгал бол хүн амьд байхын гол шинж тул түүнийг тасралтгүй ажиглах нь хамгийн тохиромжтой дадлага юм. Амьсгал гэдэг зүйл бол маш нарийн учраас зөвхөн амьсгалдаа төвлөрч чадвал анхаарал төвлөрөл ихэд хөгждөг. Бид ерэн зүгээр л амьсгал гэдэг бол амьсгалах үйл явц шүү дээ гэж боддог. Гэвч сууж бясалгал хийж амьсгалаа сайн ажиглахад амьсгалын явцад үнэн чанартаа ямар үзэгдэл болж буйг илүү нарийн харж чаддаг. Тэгснэр бодит байдлыг яг байгаа чигээр нь харах дадлага болдог. Энэ дадлага сайн хөгжөхөөр бодит зүйл ба өөрийн бодлыг ялхан таньж сурдаг. Амьсгалыг удаан ажиглаж үзвэл амьсгал үргэлж нэгэн жигт байдаггүй.
Тэр нь нөхцлөөс шалтгаалan үүсдэг бөгөөд энэ нь шалтгаан үрийн хуульд захирагдаж байдаг. Ийм төрлийн төвлөрсөн бясалгалыг олон давтан хийхээр амьсгал улам нам гүм нарийн болдог. Ингэж сууж амьсгалаа харахад ямар ч амьсгал тухайн үед шалтгаан үрийн дагуу болж байгааг тодорхой мэдэж авна. Энэ бол бодит үннийг харж буй хэрэг юм. Сууж бясалгах бясалгалын үед амьсгалаа сайн ажиглавал анхаарал төвлөрөл дээшилж сэтгэл нам гүм болно. Түүнчлэн шалтгаан үрийн хууль тодорхой ойлгогдно. Энэ бүхэн хожим бидэнд ихээхэн хүч болдог. Учир нь зовлонгоо шийдэхэд сэтгэлээ захирахад чухал тус болдог. Бид мэдхгүйгээс болж буруу бодол төрүүлж, буруу хариу үйлдэл хийснээр зовлон өөрсдөө бий болгодог. Сууж бясалгалаар сэтгэлийн маш нарийн үзэгдлийг харж чаддаг болдог. Жишээ нь бид өдөр тутам маш их бодолтой амьдардаг. Бодолд автсандаа бодож байгаагаа ч ухамсарлахгүй байдаг. Харин амьсгалыг сайн ажиглаж сурвал амьсгал болон бодол хоёрын ялгааг тод харж эхэлнэ. Амьсгал ажиглаж байхад өөр төрлийн бодол ороход энэ бол амьсгал биш гэж сэргээр ялгаж бодол үүссэнийг тодорхой мэднэ. Тэр бодол үүсэж дараа нь арилж байгааг анзаарна. Ингэснээр бодлын шинж чанарыг таньж сурдаг. Хүмүүсээс бясалгал хийсний дараа ямар байна гэж асуухад олонх нь би ингэж их боддог гэдгээ мэдсэнгүй гэж хариулдаг. Өдөр тутамдаа бодож байгаа мэдлгүй бодолд автаж явдаг гэсэн үг юм. Зарим хүмүүс бясалгал хийсэн чинь бодол улам олширлоо гэж хүртэл хэлдэг. Үнэн дээр бодол олширсан биш, харин бодол үүсэж байгааг мэдэж эхэлсэн хэрэг. Ийм маягаар бид бодлыг маш их хийдгээ мэдэх нь өөрөө том ололт. Тэндээс бид ихэлж чадна. Бодлыг хүн өөрөө санаачилж бий болгодоггүй. Амьсгал дээрээ ажиглаж суухад гинэт бодол үүсдгийг мэдэж болно. Бясалгал хийх үедээ бодол гэдэг бол би зориод хийдэг зүйл биш. Харин нөхцлөөс хамаарч үүсдэг зүйл юм байна гэдгийг ухаарах боломжтой байдаг. Үнэхээр бид зориод бодол гаргаж чадна гэж боддогч бодол нарийн ажиглахад нөхцөлийн дагуу үүсдэг. Энэ нь бидний хяналтаас гадуур байдаг. Үүнийг хэлбэр туршилтаар мэдэж болно. Нүдээ аниад нэг бодол гаргаад үзье гэж оролдоход ямар бодол гарч ирэхийг урьдчилан таах боломжгүй. Тэр бодол урд нь байсан зүйл биш. Харин тэр мөчид нөхцөлийн улмаас гарч ирсэн байдаг. Бодол төдийгүй бүх сэтгэлийн үйл ажиллагаа нөхцөлийн дагуу үүсдэг. Бид тэдгээрт өөр нэр өгдөг бодол, санаа, хүсэл, сэтгэл хөдлөл, дурсамж гэх мэт. Гэвч бүгд ижил нөхцөлийн дагуу үүсдэг сэтгэлийн үзэгдэл. Гэвч бид тэдгээрийн нөлөөнд автдаг. Сөрөг бодол төрөхөд сэтгэл таагүй болдог, хүсэл төрөхөд тэр дагуу үйлдэл хийх амархан болдог. Харин ухтаа бид тэднийг хүсснээрээ удирдах чаддаггүй. Үүнээс тэгвэл яаж зөв амьдрах вэ гэсэн жинхэнэ эрэл эхэлдэг. Бясалгал хийснээр бодол болон хүсэл нь миний дураар үүсдэггүй, нөхцлөөс хамаарч үүсдэг юм байна гэдгийг мэдэрч сурдаг. Ингэж өдөр тутам сэтгэл, биеийн хөдөлгөөнөө ажиглаж үзэхэд бүх хүсэлч мөн адил нөхцөлийн дагуу гардаг гэдгийг ойлгох болно. Тиймээс бодол, хүсэл, сэтгэл хөдлөлийн уг чанарыг таньж мэдвэл бид өөрсдийгөө хамгаалж зовлонгоо багасгах чадна. Сууж бясалгах бясалгалын хамгийн чухал үр дүн бол сэтгэлийн уг чанарыг таних явдал юм. Сэтгэл маш хурдан үүсэж, хурдан арилдаг учир танихад хэцүү. Гэхдээ бясалгалын үед хоёр гол шинж чанар илэрдэг. 1. Сэтгэл ямар нэгэн зүйлд очиж нөлөөг авдаг. Сайн зүйлд очивол сайн нөлөө, муу зүйлд очивол муу нөлөө үзнэ. Уг зүйл нь сайн муу биш, харин сэтгэлийн хандлагаас шалтгаалж байдаг. Сэтгэл нэгэн зэрэг хоёр зүйлд төвлөрөх боломжгүй. 2. Сэтгэл байнга очиж байгаа чиглэлдээ зам гаргана. Өөрийн хүсээгүйч тэр зүг рүү татагдана. Тиймээс бид бүгд сайн зүйлийг хүсдэгч мэдлэг дутснаас муу зүйлийг давтан сонгож, улмаар зовлонгийн замд ордог. Харин сэтгэлийн уг чанарыг таньж, бясалгалаар дадлаг хийвэл муу зүг рүү сэтгэлээ тавьж орхихгүй болж чадна. Сууж бясалгах бясалгалын дараа алхалт бясалгал бий. Энэ нь алхаж байхдаа хөдөлгөөнийг үе шат бүрээр нь ажиглах дадлага юм. Энэ нь төвлөрөл ажиглалтын хүчийг ихэд нэмэгдүүлж сэтгэлийг нам гүм тайван болгодог. Алхалтын хөдөлгөөнийг ажиглаж сурвал бие сэтгэлийн холбоо, шалтгаан үрийн хуулийг ойлгох сайн боломж болно. Алхалт бясалгалыг нүд нээлттэй хийдэг. Нүдийг газраас 5 метрийн зайд чиглүүлж унахгүйгээр зөвхөн алхалтын хөдөлгөөнд сэтгэлээ төвлөрүүлнэ. Эхэндээ зүүн баруун алхмыг ажиглаж дараа нь 3 шаттай алхалтыг өргөх явуулах тавих анзаарна. Дараа нь өргөх гэсэн санаа, тавих гэсэн санаа гэж таньж мэдэх дадлага хийдэг. Энэ нь сэтгэл ба биеийн уялдаа, мөн шалтгаан үрийн холбоог танихад маш чухал.
Эцэст нь өдөр тутмын амьдралын бясалгал бий. Сууж бясалгах бясалгал болон алхалт бясалгалаар сурсан анхаарал төвлөрлийг өдөр тутмын үйлдэл, идэх, ярих, ажил хийх бүрт хэрэгжүүлж чадвал бид бүхэл өдөржингөө бясалгал хийж буйтай адил болно. Яг одоо мөчид төвлөрөх нь сэтгэл амар, зовлонгүй амьдрахын гол түлхүүр юм. Өнгөрсөн ба ирээдүйг хөөцөлдүүл ихэвчлэн зовлон, цагийн гарц болдог. Харин одоо мөчид төвлөрүүл бодол ба бодит байдлын ялгааг тодорхой таньж, сэтгэлийг зөв чиглүүлэн амьдрахад том тус болдог. Энэ удаагийн бясалгалын тайлбар хичээл маань дуусаж байна. Танд таалдагсан бол сэтгэгдлээ үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзъя.